Нэвтрүүлгийн цахим хуудасаар хүүхдүүд санал хүсэл байнга бичдэг. Сонирхсон мэрэгжлийнхээ тухай илүү ихийг мэдхийг, зарим нь би зөв мэрэгжил сонгосон болов уу? Миний мэрэгжил хэр ирээдүйтэй вэ гэж эргэлзсэн асуулт их байдаг. Энэ удаа бид механик инженер, эдийн засагч инженер, мехатроник гэд хоорондоо холбоо хамааралтай 3 инженер мэрэгжлийн тухай ярилцсан. Эхний танилцуулах мэрэгжил маш сонирхолтой. Бас бүтээлч инженер мэрэгжил. Нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаараар механик инженер мэргэжлийг танилцуулна. Гэт хамгаалтын малгайг өмсөд механик инженер мэргэжлээс танилцгаая. Чиний сонгосон мэрэгжил ямар ур чадвар шаарддаг? Тэр чадвар чамд байна уу үгүй юу? Тухайн мэрэгжлийнхээ онцлог нь юу вэ гэдгийг судалж мэдэхгүйгээр шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй. Тухайлбал механик инженер юу хийдэм бол? Угаалгын машин, радио хүлээн авагч гээд бүх төрлийн техник хэрэгслийн ажиллах зарчмыг сонирхдог. Яаж сайжруулахыг судалж мэдхийг эрмэлздэг. Машин техникийн хөдлөх энд ангийн мөн чанар, загвар технологиг судалдаг. Эдгээрийн аюулгүй ажиллагаа, сул талыг сайжруулахыг мөрөөддөг. Бүр эсвэл байгаль дээлтэй ногоон технологиг бий болгох хүсэл зорилго өгөрөлдөг. Хэрвээ энэ бодол мөрөөдлүүдийн аль нэг нь чамд төрдөг бол энэ мэрэгжил чамд лавтаяа тохирно. Механик инженер маш бүтээлч мэрэгжил. Аливаа техникийг турших, шалгах, сайжруулах, бүтээх, хөгжүүлэх, загварчлах, схем зураг гаргах гээд олон сонирхолтой ажлын саналуудыг механик инженерүүдэд тавьдаг. Механик инженер гол төлөв инженерийн үйлчилгээний байгууллагууд, эрдэм шинжилгээний институт, хүрээлэн улсын болон хувийн аж үйлдвэрт ажилладаг. Сургуулаа төгсөөд механик инженер мэргэжлээр ажиллаж байгаа Балжин намтай уулзахаар ирсэн байна. Ажлын байр дээр гарсан чинь ер нь оюутан байх цаг үеэс чи хэр ялгаатай байна? Сургуулийн явцад болохоор дадлага гэж зүйл хэлдэгдсэн. Тэд нартайгаа ерөөхдөө уялж исэн болохоор нэг миний төсөөлөөс бол хол зөрөөгүй байгаа. Анх ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм? Одоо бүхэл юм механикт албатай шүү дээ. Багаасаа дурлалцсан байсан болохоор механик инженер болъё доо гэж бодсон тийм. Хичнээн дуртай ч гэсэндээ мэргэжил сонгоход чи янз бүрийн асуудал тулгардаг шүү дээ. Яг сургуулаа төгсөөд мэргэжлээ сонгох болсон чи. Ерөөхдөө зөндөөл асуудал тулгарч ирсэн. Ааваас ээжээсээ зөвлөгөө авсан. Тэдний чинь бодол өөр, миний бодол өөр байсан болохоор жоохон зөрчилтөн үүсчихсэн. Гэхдээ бол ингээд эцэст нь аав ээж байгаа дээсэн. Анх болохоор зүгээр л нэг одоо юм машин техник эрэг шураг ингээл засдаг, нэг бүтээсэн байгаа зүйлийг л ингээл засаал гэж бодсон чинь засч болж байгаа юм чинь бид нар бүтээж болох юм байна гэсэн филингийг бол авсан. Ер нь яг энэ механик инженер гэдэг мэргэжлийн ирээдүйд цаашид өсөн дэвжих боломж тэгээ бас хөрвөх чадвар нь хэр зэрэг байд юм бэ? Механик инженер гэдэг бол одоо дэлхийд танигдж байгаа ажлуудын нэг. Тэг механикийн зам мехатроник гэж анги байгаа. Нэг автоматжуулалт гэдэг зүйл байгаа шүү дээ. Одоо бид нар гэрэл унтраалууд дарангууд гэрэл унтардаг шүү дээ. Эндээс авахулаад одоо робот хүртэл хийж болж байгаа байхгүй механик ажлаар. Ер нь механик гэдэг нь болохоор бүх зүйлүүдийн хамаарлуудын нэгдэл гэж ойлгож болно. Програм бичиж сурна. Механикийн тал дээрээс бас мэдлэг олох хэрэгтэй. Тэгээ симуляц хийж чадах нь хөрвөх чадвар сайтай. Дээрээс нь ирээдүйд хөгжих чадвар сайтай юм мэргэжил байгаа. Балжины маань бидэнд маш хэрэгтэй мэдээлэл өглөө. За ингээ ажилтны амжилт хүсье баярлалаа. Механик инженер мэрэгжил ур чадварын хувьд загварчлал гаргаж, дүн шинжилгээ хийх, тооцоолон бодох хэрэгцээ шаардлагатай үргэлж тулгарч байдаг тул физик, математик, геометри, тригонометрийн мэдлэгийг зайлшгүй эзэмшсэн байхаас гадна компьютерийн болон инженерийн зураглал, шугам зургийн сэтгэлгээ сайтай. Анхаарлаа төвлөрүүлж чаддаг, шийдвэр гаргах, суралцах, удирдан зохион байгуулах чадвартай байх хэрэгтэй. Ийм чадварыг яаж эзэмшдэг вэ? За механик инженерийн хичээл ордог Балжины багштайгаа уулзаад байна. Багшаа, ер нь инженер гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ? За ерөнхийдөө маш товчхоноор инженер гэдэг хүн маань болохоор миний бодлоор асуудлыг шийддэг хүн гэж ойлгодог. За жишээ нь барилгын инженер асуудал шийдэхдээ мэдээж юу шийдэж өгөхөр хүмүүсийг орон сууцтай болгож амьдруулах тэр асуудлыг шийдэж чинь барилга замг өөрийн инженер хүнийг тав тухтай зорчоо шийдэж чинь тийм үү. За тэр дундаа механик инженер гэдэг маань болохоор ямар нэгэн машиныг зохион бүтээснээрээ тэр машин өдөр тутмын асуудлыг шийдэж, үйлдвэрлэлийн асуудлыг шийдэн, өдөр тутмын амьдралын асуудлыг шийддэг зохион бүтээх тал руугаа ерөнхийдөө юмыг сайжруулж илүү бүтээмжтэй болох тал руу анхаарал хандуулдаг. Ер нь яг мэргэжлийн хичээлүүдээс ямар хичээл ордог юм бол? За миний хувьд мэргэжлийн хичээлүүдээс уул уурхай машин тоон тохиромжийг ордог.
За тэгээд мэдээж бас уул уурхай үндэс гэж хичээл ордог. Уул уурхайтай холбоотой зураг утгыг хичээл гэж ойлгож болно. За тэгээд мэдээж дизайн тал руу ямар нэгэн компьютер жишээ нь AutoCAD ашиглаж яаж шинээр дизайн хийх вэ? 3D буюу 3 хэмжээст 2 хэмжээстээр яаж зурах вэ гэдгийг ордог байгаа. Тэгэхээр бас зурах чадвартай хэрэгтэй гэсэн үг үү? Тийм мэдээж дизайны хичээл маань гэдэг нь болохоор өөрөө янз бүрийн толгойдоо зохион дүрслээд тэрийг компьютерийн програм дээр буулгах гэж ойлгож байна. За тэгээд компьютерийн програм дээр буулгахын тулд мэдээж компьютерийн програмыг яаж ашиглах вэ? Яаж тооцоолох вэ гэдгийг өөрөө маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгээд шинэ юм зохион бүтээгч байгаа хүн бол мэдээж бүтээлийнхаа мэдээж гадаад үзмжийг бодно, эсвэл түүнийхээ бүтээмжийг бодно гэсэн үг. Ирээдүйд өндөр үнэлэмжтэй, эрэлттэй, бас чадварлаг мэргэжилтэн байхын тулд эзэмших мэргэжил, суралцах сургуулаа эртнээс зөв сонгох нь хамгийн чухал. Хүүхдүүд та нар маань эрэл хайгуул хийсээр байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Судалгаагаар хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтанд инженерийн мэргэжил, тэр дундаас механик инженерийн мэргэжил нэлээд дээгүүр бичигдсэн байна. Механик инженер болоход зайлшгүй физикийн хичээл үзсэн байх хэвээр. За тэгвэл яг одоо физикийн лабораторид нь орж ирсэн байна. Тэгэхээр багшаа энд яг оюутнууд маань яг ямар мэдлэг чадвар эзэмшиж байна энэ кабинетад? За яг механик инженер болох гэж сонирхолтой хүүхдүүдэд хандаж хэлэхэд ер нь бол ямарваа нэг юм механик хөдөлгөөнөөс эхэлдэг тийм үү? Жишээлбэл бид нарын гараа хөдөлгөж байгаа, алхаж байгаа бүгд механик хөдөлгөөнтэй холбоотой. Энэ бүхний цаана нөгөө физикийн суурь шинжлэх ухаан яваад байгаа байхгүй. Жишээлбэл бид нар хөдлөختөө тодорхой хурдтай байна. За цаашлаад хурд тодорхой хугацаанд бид нар тодорхой хурдтай замыг туулаа. Тэгэнгүүт хурдтгалыг мэдчихлээ. Ер нь л одоо механик инженер төдийгүй бүх инженер болох гэж байгаа хүүхдүүдэд физикийн онлын мэдлэгийг энэ лабораторид одоо практиктай илүү хослуулад мэдлэгээ баттгаж авна гэсэн үг. Одоо самбар дээр бичдэг, номон дээр бичигдсэн байгаа томьёоднуудын цаана яг ямар учиртай зүйл яваад байдэм бэ гэдгийг нүдээр харж, гараараа барьж өөрсдөө ойлгох гэсэн үг. Энэ нь жишээлбэл би хүүхдүүдэд зүгээр нэг жижигхэн гүүр хийчих тийм үү. Тэр гүүрийг хийх гэвэл урт, өргөн, өндөр бүх юм тооцоололтой байх хэрэгтэй. Нэг хэмжээс нь алдагдчихлаа гэхэд тухайн тооцоолж байгаа мастай биеийг тэр гүүр даахгүй эвдэрчиж болно тийм үү. Тэр болгоно. За одоо жишээлбэл энэ дээр одоо манай флюид механик буюу хий шингэний механик тэр механикийн хичээлийг үздэг оюутнууд минь хийсэн зүйл яг флюид механик гэдээ яриад байдаг. Флюид механик гэдэг чинь өөрөө хий шингэний үйлчлэлээр механик бит ямар хөдөлгөөн хийж болох юм бэ? Тэрний л зөвхөн одоо суурь мэдлэгийг олж аавна гэсэн үг. За одоо энэ жишээлбэл бид нар нөгөө мэдэн штэ газар ухдаг нөгөө нэг шанахтай аюу тийм үү. Тэгэнгүүт ингээд газраас шанах нэг өөр хөдөлгөөн хийж байгаа тийм үү. Зөвхөн тэр одоо энэ камасны энэ хүзүү ингээд доошлонгод хүзүү ямар хөдөлгөөн хийж чинь шанах тийм хөдөлгөөн хийдэг. Бүгдээрээ өөр өөр системээр ажиллана гэсэн үг. За одоо би энэ шанахыг хөдөлгөе тийм үү. Тэгэнгүүт энэ purple өнгө хаана энэ өнгийг би шахангууд одоо энэ нөгөө хавчдаг, хутгадаг гэсэн өөр өөрийнхөө зориултын хөдөлгөөнийг хийгээд явна гэсэн. Механик инженер болохын тулд эхлээд жижиг лабораторид туршилт хийгээд тэрийгээ дараад нь төгснөхийн дараа бодит болгож хийдэг юм байна, бүтээдэг юм байна тийм ээ. Тэгэхээр механик инженерийн талаар мөн бас яг энэ физикийн хичээлийг ямар ач холбогдолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр аль салбарт механик инженер болон мехатроникуудын хөдөлмөрийн үр дүнд бүтсэн роботууд хүний хөдөлмөрийг хөнгөвчүүлж бидэнтэй ин зэрэгцэн ажиллаж байна. Сасээ бодох херна зочид бодолд үлэг гүрвэлэн болон хүнтэй төстэй робот ажилтнууд зочдыг угтан авах ачаа тийшийг зөөх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тэгвэл данганц Японд ч биш олон улсын үйлчилгээний салбарын робот ажилтнуудтай болохыг илүүд үзэх болсон байна. Бээлийн Гент хот дахь Марио зочид буудалд Марио нэртэй хүн робот 2015 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байна. Уг робот 19 хэлээр ярьдаг бөгөөд зочдыг угтан авах ажил хийдэг байна. Түүнтэй ижил төстэй IBM компани хийсэн Watson хүн компьютер өдгөө Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид Хилтон Маклин зочид буудалд ажиллаж байна. Мөн өнгөрсөн жил Royal Caribbean хөлөг онгоцонд коктейл нариулдаг бартендер робот ажиллаж эхэлсэн. Эрүүл мэндийн зарим салбар ялангуяа асаргаа сувилгааны газруудад роботуудыг ихээр ажилуулах болжээ. Механик инженер бол машин хоног төхөөрөмж зохион бүтээдэг.
Тэгэхээр оюутнууд бол хичээлийн бус цагаар, чөлөөт цагаараа энд орж бол тодорхой хэмжээний одоо нэг тодорхой төрлийн машиныг бол зохион бүтээдэг. За энэ бол яг хөглөр хөдөө аж ахуй зориулсан роботын алгоритмыг гаргаж авах гэж байгаа роботон бай. Тэгэхээр механикийн ангийн одоо 1-ээс 3 дугаар курсын оюутнууд нийлээд за энэ роботыг бол хийсэн. Хүндрэлт ер нь бол ажиллах хүчний хомсдолд орж байна. Ялангуяа одоо Монголын нөхцөлдгээд аваад үзэхлээр хөдөө аж ахуй бол ажил хүчний дутагдалт их байнга ордог учраас энд бол робот бол заашгүй хэрэгтэй болж байна. Тэгэхээр жишээлбэл одоо юу гэдэг юм мал малдаг робот ч байдаг юм уу эсвэл газар тариаланд ашиглагддаг төрөл бүрийн роботууд одоо хэрэгтэй болж байна. Робот гэдэг бол одоо мехатроник гэдэг шинэ инженерийн салбарын одоо үндсэн бүтээгдэхүүн байгаа. За тэгэхээр тэр ангийн оюутнууд бол үндсэндээ яг энэ роботтой бол ажиллах ёстой. Роботыг зохион бүтээгээд одоо төгсөх ёстой. Одоо багш энэ дэлхийд одоо юу хийж байгаа бол? За энэ бол одоо эд ангийг зорж үйлдвэрлэдэг машин байна. Сайн байна багшаа. Сайн байна уу. Механик инженерийн мэргэжил маань яг ямар онцлогтой, бусад инженерүүдээс яг ямар онцлогтой ялгаатай мэргэжил юм бэ? Our university and also Механикийн салбарт тулгарч байгаа том асуудлуудыг шийдвэрлэхэд олон талын мэдлэгтэй механик инженерүүд шаардлагатай. Тийм болохоор манай сургууль оюутнуудаа тодорхой чиглэлийн мэдлэгийг олгодог. Жишээ нь бүтээл зан чанарыг олгодог. Өнөөдөр олон компаниуд төрөл бүрийн бүтээн байгуулалт хийж байна. Гэхдээ хэн илүү бүтээлч чадвар эзэмшсэн инженертэй байна, тэр компанид илүү байдаг. Мөн харилцааны чадварт сургадаг. Одоогийн нийгэмд багаар ажиллах шаардлагатай болсон. Багаар ажиллахад хоорондоо харилцах хамгийн чухал байдаг. Дараагийн нэг чухал чадвар нь нээлттэй байх, зан чанарт суралцах юм аа. Багаар ажиллахад нээлттэй байх их чухал шүү дээ. Миний сонгосон мэргэжил нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарт инженер, тэр тусмаа механик инженер мэргэжилтэй хүн юу хийдгийг танилцуулж байна. Гэхдээ инженерийн салбартай салшгүй холбоотой эдийн засагч инженер гэсэн мэргэжил байна. Би өмнө эдийн засагч гэж сонссноос биш эдийн засагч инженер гэж ерөөсөө сонсож байгаагүй. Магадгүй төгсөг ангийн сурагчдын маань дунд эдийн засагч инженер болох хүсэлтэй хүүхэд байгаа хаа. Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Сайн байна агшаа. Сайн байна уу? Эдийн засагч инженер гэж яг ямар мэргэжил юм болоо? Маш ховор. Гэхдээ маш ирээдүйтэй болж байгаа мэргэжил. Яг тэгэхээр зэрэг манай Монгол Германы технологийн их сургууль дээр энэ эдийн засагч инженер маань Монголд хэр хэрэгцээтэй байгаа, дэлхийд ямар хэрэгцээтэй байгаа судалгаа явуулсан юм. Тэгээд судалгаа юу гэж харуулсан бэ гэхээр зэрэг дэлхийн түвшинд бол энэ мэргэжил өөрөө маш хурцтай эрэлттэй болж байгаагаас гадна манайд аж үйлдвэр хөгжих энэ явцад. Дээрэс нь хөдөө аж ахуйн салбар бас хөгжих энэ явцад бол инженерийн шийдлийг олоод тэр шийдлээ болохоор эдийн засгийн эргэлтэнд гаруулж чаддаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хэрэгцээг бий болгож чадах энэ хоёр ур чадварыг хосолсон мэргэжлийн хүн хэрэгтэй болж байна гэдэг нь харагдсан байхгүй. Харандаа үйлдвэрлэж гэж үү. Харандаа үйлдвэрлэхэд бид нар чинь одоо түүхийд хэрэгтэй. Түүхийдээ худалдаж авна. Түүхийдээ худалдаж авчаад загварыг гаргана. Загвараа гаргаад үйлдвэрлэнэ. Үйлдвэрчээд бид нар тэрийг борлуулна. Борлуулад борлуулахын тулд тээвэрлэн хүмүүстэй хүргэнэ гэдэг айгүй олон ажил байгааз энэ бүх үйлдвэрлэлийн бүх тэр процесс тусмыг нь илүү оновчтой болгоход энэ эдийн засагч инженер хүн оролцдог юм. Тэр хүн инженер хүн бол тухайн бүтээгдэхүүнийг эхнээс нь ахвал дуустал нь аюул сайн мэддэг. Тэрийгээ бас эдийн засгийн үр ашигтай болгож чаддаг. Инженерийн зохион бүтээгчийн чадвар, нөгөө талаасаа болохоор тооцоолон бодох, өртгийг шинжлэх, өртгийг багасгах, борлуулж чадах, брендийг үүсгэх гэх мэтлэн энэ их ур чадвар. Яг ажлын байрандаа гараад нэг яг эзэмшсэн мэргэжлийн маань хөрвөх чадвар цаашаа хөгжин дэвчих боломж нь хэрэг. Мэргэжлийн хувьд бол Германд анхгүйсэн. Сургууль одоогийн Германы сургуулиуч гэсэн бас агуулга нь янз янз, зарим нь илүү эдийн засаг руугаа, зарим нь илүү эдийн юуруугаа инженер руугаа байдаг л да. Тэгэхээр зэрэг ямар сургуулийн ямар одоо агуулгатай төгснөөсөө хамаарат бас янз янзын талбар дээр очино. Жишээлбэл илүү инженер талын талбар дээр очих юм бол тэр нь бол системийн инженер байж болно. Автоматчлалын инженерчил байж болно. Чанарын инженер байж болно. Илүү эдийн засаг руугаа, бизнес руугаа үзсэн бол одоо төслийн менежер байж болно. Системийн удирдлагын менежер байж болно, тийм ээ. Өөрөлдөл илүү удирдах тал руугаа. Мөн түнчлэн их гоо тийм засрын сонирхолтой болохоор шинжээчүүд бас байдаг. Өөрөлдөл өртгийн шинжээч, удирдлагын шинжээч гэдэг ингээд ийм мэргэжлүүдээр одоо яг бодит амьдрал дээр ажлын байранд орчод ажиллана гэсэн үг. Маш олон салбар чиглэллөө ингэж хөрвүүлж ажиллах боломжтой мэргэжил юм байна. Хэрвээ яг энэ мэргэжлийг эзлэх хүсэх юм бол хүүхдүүд минь ямар хичээлээр эзлэлийн шалгалт өгч чинь сургуульд орох. Математик, физик, за тэгээд англи хэлний шалгалт болж чухал.
Эдийн засагч инженер шинээр байгуулагдаж байгаа болон одоо ажиллаж байгаа үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах зорилгоор инженерийн мэдлэгийг санхүү удирдлагын мэрэгжлийн ур чадвартай хослуулан эзэмшдэг шинэ мэрэгжил юм. Өөрөөр хэлбэл түүхийн эд болон тоног төхөөрөмжийг зохистой ашиглах, цаг хугацаа, бараа материал, хүний болон санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах замаар үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах ур чадварт суралцах юм. Аливаа улс орон төдийгүй дэлхийн нийтэд хязгаарлагдмал нөөц боломжийг үр ашигтай ашиглах тухай ухамсар, соёл нэмэгдэхийн хэрээр эдийн засагч инженерүүд нь олон талт салбар хоорондын чухал холбогч нь болж байна. Эдийн засаг, инженер, хууль эрх зүй гэсэн гурван салбарыг нэгтгэсэн энэхүү ухтгуун нь анх 1908 онд Америкт бий болж байлаа. Гэхдээ 1927 онд Германд Берлиний техникийн их сургууль шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын системд оруулж байсан юм. Техникийн инженер, эдийн засагч, хууль эрх зүйч гэсэн гурван мэргэжлийг хослуулах санааг Вилли Фрём анх сэдэж гаргасан юм. Эдийн засагч инженер мэргэжлийг Монголд зайлшгүй байх ёстой мэргэжил гэж бодож байна. Учир нь өнөөдөр Монгол улсыг уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар авч явж байгаа. Энэ хоёр салбарыг илүү хөгжүүлэхэд инженерүүд ч хэрэгтэй, эдийн засагчд мөн бизнес эрхлэгчд хэрэгтэй. Монголд инженерчлэл байгаад байна. Гэтэл хэн эдийн засгийн эргэлтэнд оруулж чадах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм л да. Эдийн засаг талаасаа гурван чухал хичээл байна. Системийн, онлын, аргачлал, үйл ажиллагааны судалгаа, статистик. Энэ гурван чиглэлээр бид хичээл захдаа математикийн загваруудыг ашигладаг. Математик дээр суурилсан загваруудыг бид ашиглаад тэр загвараараа үйлдвэрлэлийн процесст байгаа бүхий л асуудлыг шийдвэрлэхэд мөн бүхий л зардлыг багасгах, хаягдл бий болохгүй байх нь чухал байдаг. Хаягдл гэдэг нь үйлдвэрлэлийн явцад нэмэн өртөг, үн цэнийг бий болохгүй байх нөөцийг хэлж байгаа. Эдийн засагч инженер мэргэжлийн талаар танилцуулсанд баярлалаа агшаа. Таны ажилд амжилт хүсье. Эцэст нь нэмж хэлэхэд инженер мэргэжлээрээ олон жил эцвэх зүтгэлтэй сайн ажилласан хүн ахлах инженер, багш, дарга зэрэг ажил хийх. Бас мэргэжлээрээ судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвах, судалгааны болон төслийн багт ажиллах, боловсролын бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах, дэд профессор болон профессор цол авах. Ингэснээр цалин орлогоч нэмэгдэх боломжтой. За одоо та нар өөртөө итгэлтэй болж чадсан уу? Өнөөдөр бүгдээрээ механик инженер гэж ямар мэргэжил байдаг талаар мэдэж авлаа. Мэргэжлээ сонгож байгаа тэр тусмаа инженер мэргэжлийг сонирхож байгаа ахлах ангийн сурагчдаа хэрэгтэй мэдээлэл өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. Механик инженер хүн маань бүтээл сэтгэлгээтэй байх их чухал юм байна. Яагаад вэ гэхээр аливаа зүйлийг шинээр зохион бүтээж, техник хэрэгсэлд гарсан асуудлыг шийдвэрлэдэг хүмүүс байт юм байна. Ганцхан механик инженер гэж зогсохгүй. Эдийн засагч инженер гэж ямар мэргэжил байдаг талаар бас мэдэж авлаа шүү дээ. Өөрчлөлтийг бий болгох дэлхийн түвшний инженер болцгоё.